Сүүлийн үед энэ эмэгтэй гишүүд маань энэ Наара гэдэг одоо улсын их хурлын гишүүний ёс зүйн асуудлыг ярихаар нэг эмэгтэйгийн алдаанаас болоод нийт эмэгтэйчүүдийн эрхийг зөрчиж байна. Нийт эмэгтэйчүүд буюу гендерүүдийг гутаанд оромжилж байна. Эрхэм эмэгтэй гишүүд бол агуу сайхан ажил хөдөлмөр хийгээ сайхан байхад ганцхан Наараа л муухай байгаа. Тэр муухай байгаа Наараагаас болоод бидний гутааж яана гэсэн байдалтай зүйлийг удаа дараалан яриад байгаа учраас би нэг попын хууль дотор оруулж бас та нар тайлбарлая гэж бодож байна. Үнэхээр та нар өнөөдөр бодоод үз. Бид нар Наара гэдэг хүний зөв буруугийн тухай ярьж байгаа биш. Ёс зүйнгүй үйлдэл гаргаж байгааг нь дэмжиж байгаа юм биш. Тэгэхдээ өнөөдөр их хурлын эрхэм гишүүд нэг зүйлийг ялангуяа эмэгтэй гишүүд нэг зүйлийг анхаармаар байна. Японд сая эмэгтэй ерөнхий сайд гарлаа. Тэр эмэгтэй ерөнхий сайд одоо гендрийн тэгш байдлын гэдэг нэр томьёогоор гендрийн тэгш байдлын гэдэг нэр томьёогоор сонгуулийн квотын 30% гэдэг тоо гаргаад жагсаалтанд ороод ерөнхий сайд болсон уу? Үгүй шүү дээ. Маргарет Тэтчер гэж байна. Маш олон эмэгтэй шилдэг улс төрчид байна. Манай монголч гэсэн мөнхөөгөө гэж байсан. За Ганди гэж бас л сүрхий одоо улс төрч байлаа. Ардын намаас. Манай Арчис намаас Батчимэг гэж байлаа. Ариунгой байлаа. Тэд эмэгтэйчүүдийн квотоор орж ирээд сонгуульд ороод тэд нар өнөөдөр улс төрч гэдгээ гайхуулаа явж ирсэн үү? Би нэр гэтэл өнөөдөр юу гэвэл энэ либералууд буюу одоо сүүлийн үед Эпштейний гэж яриад байгаа одоо Америкийн Эпштейн гэж яриад байгаа ижил хүйснүүдийн саармаг хүйсийг нийгмээр хүлээн зөвшөөрүүлэхийн тулд саармаг хүйс гэдэг нь би төрөлхийн манин хэлээгүй шүү. Өөрийгөө эрэгтэйч биш эмэгтэйч биш гэж боддог тийм сэтгцийн өвчин хэлээгүй шүү. Зүгээр эрэгтэй мөртлөө эмэгтэй болох гээд байдаг, эмэгтэй мөртлөө эрэгтэй болох гээд байдаг. Тийм гаж бодлыг ягаад гэвэл хэтэрхий нөгөө одоо Эпштейний зүгээс бол хэтэрхий мөнгөцсөн нөгөө нэг одоо Английн хаамаа удмынхаа ингээд солиорцсон ингээд сая баахан файл гарлаа штэ. Яг тэрэн шиг нөхдүүд энэ гендер гэдэг юм балаа ойлголт гаргасан. Эмэгтэй хүн эрэгтэй хүнээс сул дорой. Эмэгтэй хүн эрэгтэй хүнтэй тэнцвэх улс төрд орж чадахгүй. Улс төрд өрсөлдөж чадахгүй. Тийм учраас 50% эмэгтэйг заавал дэвшүүл. 50% эмэгтэйг заавал оруул гэдэг ийм утгагүй хууль гаргасан. Иннээс болоод манай эмэгтэйчүүдийг өнөөдөр жишээлбэл одоо манай Арчилсан нам дээр гэхэд нөгөө нэг либералын бодол нь байдаг юм уу дөрмөндөө цүүлнэ гээд одоо жишээлбэл хүсээгүй байхад нь эмэгтэй хүнийг заавал улс төрд оруулах гэдэг. Хүсээгүй байхад нь заавал эмэгтэй хүнийг одоо квотоор нэр дэвшүүлэх гээд ийм юм яваад байгаа. Тэгээ энийг өнөөдөр манай эмэгтэй гишүүд сонгуул болохоор эмэгтэйчүүдийг хайрладаг. Яг гэвэл эмэгтэй хүнд хайртай гэж ярьдаг. Эрэгтэй хүмүүс эмэгтэй хүнд илүү их хайртай. Эмэгтэй хүмүүсийг илүү их хүндэлдэг. Бид ягаад гэвэл ээжигээ одоо хэрвээ та нар санаж байвал эрэгтэй хүүхдүүд эмэгтэй ээжтэй илүү их хайртай байдаг гэж ярьдаг. Дээр нь эмэгтэй хүмүүсийг өнөөдөр одоо юу гэдгийг хүндэлдэг. Гэтэл эсрэгээр нь ингээд хүүсийн ялгамж бий болгоцсон Монгол улсын үндсэн хуулийн дээр нас хүүсээр ялгаж болохгүй гэдэг шүү. Хүүсээр ялгаж болохгүй гэдэг ахт нь ялгаад 30% нь эмэгтэй байна. 70% нь эрэгтэй байна. Гэхдээ 100% байж болохгүй гинэ. 50% байж болохгүй гинэ тэгвэл эсрэгээр ийм попорсон хуулийг оруулаад энэ попийнхоо зовлонгоор өнөөдөр бид нар шаналж байгаамаа. Үүн шиг нэг зүйл нь жагсаалтын хууль бас поп. Хувь хүн одоо та нар бодож байгаа. Намхаа Нямбууга гэдэг мундаг сайхан
хончин хүн байсан. Түүнийг Монголын ард түмэн ажил хөдөлмөрийн үнэлээд гайхамшигтай шударга зангийг ойлгоод Намхан Нямбугаг мэдлэг боловсрал нь жинхэнэ мэрэгэн ухаан хар ухаантай байгаамдаа гэд тэр хүнийг сонгож элөө. Намхан Нямбуга улсын их хурлд ороод мал төрийн өмч байх ёстой. Өнөөдөр малчин хүн малын одоо ашиг шим ямар чухал вэ гэдгээр яг тэр байгаа салбарынхаа талаар үг дуурч хуулийн саналаа хэлээ явж ирсэн юм бэл. Гэтэл өнөөдөр манад шал эсэргээрээ заримдаа бүр ой гутмаар заримдаа бүр суугаар бошхон солиороо гэдэг ийм солиорлыг өнөөдөр хараад явж байна. Ийм учраас хамгийн том одоо жишээлбэл попын хууль болвол энэ жагсаалтын хууль, дээр нь эмэгтэйчүүдийн квот юм аа. Тийм л юунда эмэгтэй хүн эрэгтэй хүнээс сул дорой гэж эмэгтэйчүүд нь яриад байгаа вэ? Яг гэвэл эмэгтэй хүний 13 мэх гэдэг шиг зүгээр л би эмэгтэй гэдгээрээ төрөө барьж жагсаалтанд орно. Би эмэгтэй гэд төрөөгөөрөө барьж сонгуульд дэвшнэ. Би эмэгтэй гэдгээрээ төрөө барьж өнөөдөр улс төрийн шийдвэр гаргахад орно гэдэг. Тэгээ ороод юу хийж чам? Хэрүүл хийж. Гутамшигтай үйлдэл хийж. Тодорхой хууль санаачлахаар манай эмэгтэй гишүүд шинд огт явахгүй. Гэр бүлийн хуулийн дээр эмэгтэй гишүүдийн дуу хоолой байхгүй. Харин морио уралдуулахгүй юу гэдэг дээр монголчуудын ухамсар ёс зүйн асуудал дээр өнөөдөр уйлж байгаа. Ийм учраас жагсаалт болон энэ эмэгтэйчүүдийн квот гэдэг Монгол улсын үндсэн хуулийг зөрчсөн. Энэ попын хуулийг өөрчлөх хэрэгтэй байна.